Сайхан үлж байна. Таны бие лагшин тунгалаг байна уу? За. Сайн байна. Сайн байна. Таны энэ сонсгол ухаан саруулаг сайхан байна шүү. Хонь хариулж байна уу? Оо за. Сайхан үлж байна уу та? За. Энэ агаар цаг хөдөлгөөний Манай алтан төдий жаргал сайхны аав адийн сөрөн. Зүгээс байна. Аавч хоёр нөө. За баяр үргээ. Ахч хоёрт тий. За тэгээ өвлжөө тогсайхан байна. За. Сайн байна. За би сайн таны. Сүрэг мэд сайхан байна. За. Нутаг аан байна. Ойрхон уу? Та чи ерөнхийдөө энэ хоёроо яадаг. За. За их баяр үргээ. За. Сайхан өвлж байна уу? Тийм магийнхаа хөвгтөр сэмбэлсэн очичаад. За тэгээ өвөө алтан төлөө эзэн боллоо та сайхан л байна та тийм ээ. За хүндэт өргөмжлөлтийг уншиж сонирдуулъя. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Сумья суран овогтой жаргал сайхан таныг Монголын үндэсний олон нийтийн радиогийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрмжит алтан төлөний эзнээр өргөмжилвөө. Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилгууд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050 баримт бичгүүдийн үзэл санаатай уялдуулан Монголын үндэсний радио телевизээс 47 дахь жилдээ шалгаруулж олговоо. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал гэрэл хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Энх 2 17 дугаар жарны элдв эрдэнэт тэмээх модон могоо жил гэжээ. За алтан гурганы эзэн танаа. Нүүдэлчин ахын өв солио дээдлэн эрдэнэт мал сүргээ маллахдаа бэлчээрийн сэлгэц зохион байгуулалтыг зөв зүйтэй хийж хөрс газрынхаа экосистемийг бүрдүүлэн ажиллаж нутаг орныхоо хөгжил дэвшилд хувь нэмж бусдыгаа манлайлан хөдөлмөрлөж алтан төлөний эзэн болсон танай гэр бүлд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нийт сонсогч үзэгчдийн өмнөөс халуун баяр хүргье. Эрдэнэт мал сүргийн тань ариун цагаан буян дэлгэрэх болтугай гэсэн энэхүү өргөмжлөлийг гардуулж байна. Одон тэмдгийг зүүжгөө. За алтан төлөний үнэмлэхийг гардуулъя. За одон чимэг танд ингээд алтан төлөний эзэн болсонд баяр хүргье. За ингээд танай гэр бүл улам одоо энэ сайхан одоо алтан төлөний эзний үүрэг хариуцлагыг хүлээж за цаашлаад олон сайхан одоо энэ малчин дүмнийхээ төлөө илүү их ажил хийж ингээд олон сайхан шагнал хүртэх болтугай гэсэн ерөөлөг өргөд энэ алтан төлөний цомыг гардуулъя. Манай сум энэ жил бас мал сүрэг маань бас өссөн тэр дөө манай баг Натангийн цаг зууданд гайгүй сайн орсон энэ хэвдээ бас нэг зуудын юуны цоорхой гарч манай энэ хэвд бас баг хамтлагийн малын бол өссөн тоотлоо бол өндөрөөр өссөн. Тэгээд манай энэ хоёр малчин маань бас үе удамжсан малчин аав ээж өвөө минь бүгд л энэ нутаг усны нэр хүндтэй малчд байсан. Тэрний улбаал энэ хоёр залуу маань одоо 20 жил маллаад энэхүү сайхан алтан төлөний эзэн гэж алтан урганы эзэн болж байгаа. Манай нэр маань бас хонь толгоогоо бас гүйсгдэг. Хоньныхаа ажиг шимээр бас өдөө зэрэгтэй ингээд ажил хөтлөрж амьдарч байгаа болсоо да. За би Дэлгэр хангай сумын Сумья зарнгийн жаргал сайхан гэдэг юм байна. Хэдэн жил асан бол болж байна? За одоо 20 гаруй жил мод болж. За тэгээ сум орноос тодорхойлоод сайхан алтан төлөний эзэн боллоо. Тэгээд их баяртай байна. Манай аавч угаасаа хөдөөний малчин улсууд. Тэгээд би баг сургуулаа төгсөөл тэгээд аавч өртөө хөдөө маллаад хань гэр болоод 11 онд 12 онд гэр болж ирсэн.
Тэгээд тэрүүнээс хойш тууштай малаан дагаад одоо төртөл амьдарч байна да. За тэгээд одоо нутаг орныхаа ирсэн улсад одоо тэгээд шинэ сартаа сайхан шинэлээ сайхан аварцгаагаараа гэж да. За намайг Долоосрынгийн Одон Чимэг гэдэг. Би ер нь Эрдэнэтлээ юм байгаа. Тэгээд хантайгаа суугаад дэлгэр ангаа нутагт ирсэн. Сум орон нутгаас минь тодорхойлоод явуулаа. Тэгээд одоо юм шагнал авч гадаа бас их баяртай байна. Тэгээд ер нь бол гоё л идэг юм байна. Таны хувьд бас ингээд малчин гэр бүлийн хүүхдээ эсвэл? Тийм манай ээж аваа бас малчин. Би ер нь хөдөөний манай ээж аваа хөдөө тэгэл бас сургууль соёл амралтаараа хөдөө очиод тэгэл сургууль зөвхөдөө тэгээд төгснөөс хойш 11 төгсөө тэгээд хөдөөсэн дөө. Манайх 4 охин нэг хүүтэй. Тэгээд одоо хамгийн бага маань 9 сартай. Хамгийн том нь 11 дугаар ангид байдаг. Тэгээд одоо тэгэл завсарчлоо зуны амралтаа одоо сайл ямаа мал сайгалган тэгэл ер нь болж л өгвөл маллыг л яаж малдгуу яаж нэг малыг чинь маллахад тийм амархан өсдгүү шүү гэдгийг бас хэдэн хүүхдээ хэлдэг ийм дээр ингэж ажил гэж бас зааж зөвлөж одоо тэгжэл сургадаг та. Ер нь бол манай дэлгэр ангаас хүмүүс бол одоо олон сайхан одоо малчин сайхан залуу үе төрөн гарч ирж одоо энэ бусад одоо малчин залуучуудаа бас ингээ манлайлаад ингээд явж байгаа үлгэр жишээ болоод явж байгаа. Ийм одоо залуучуудын нэг бол өнөөдрийн сайхан шагнал хүрцэнд бол ихнүүдээ болсон сайхан шагнал авч байна гэж ингэж одоо бодож байгаа. За өнөөдрийн тухайд ер нь манай Дундгой аймгаас энэ удаа энэ могой жилийн босгон дээр бол 10 улсын орон малчин төрсөн.